За юу айцгаанда манайхан. Өнөөдөр би нэлээд гоё бичлэг бэлдсэн шүү. Заяа. Тэгээд шинээр орж ирж байгаа хүмүүс байвал өмнөх партуудыг үзээд ороод ирээрэй. Тэгээд өмнөх партуудыг үзсэн бол одоо лайк болон саба дараад олон юм ярилуу бичлэгэндээ орцгоё. Тэгээд Кунан гинэт нэг зүйлийг ойлгов. Өмнө нь тэр Эког зөвхөн дуу хоолой зан хашаал төсөлдөг байсан болохоос яг ямар төрхтэйг нь хідээж харж байгаагүй. Одоо нүдээ өөрөө бүтээж анх удаа хүмүүсийг үнэхээр харж эхлэхэд Эко түүний төсөөлснөөс огт өөр харагдаж байлаа. Түүний толгой дээрх ивэр, тэр хачин том хавчиг мангас, эргэн тойрны бүх зүйл Кунанд энэ ертөнд ямар сонирхолтой ээж шидээр дүүрэн болохыг улам хүчтэй мэдэрлэв. Эко баярлсандаа бараг уйлхаа шахан Кунаны аавд нь энэ сайхан мэдээг шууд хэлэх хэрэгтэй гэж зүтгэн. Харин Кунан дотроо баг зэрэг бодолчаалаа. Анх удаа өөрийн царайг харсан, анх удаа Экогийн жинхэнэ дүрийг харсан. Бас анх удаа энэ ертөнцийг үнэхээр харах мэдрэмж түүнд ирсэн байв. Кунан дотроо нэг зүйл дүнэлтэн төрөв. Энэ гэр бүл үнэхээр сонирхолтой. Эсвэл өөрөө ч бүр илүү солиорч эхэлжээ. Экод эвэр нь хүртэл дог харагдаж байна гэж хэлэхэд Эко бүр гатчихсан юм шиг юу ч хэлсэн ойлгосонгүй. Дараа нь юу ч болоогүй юм шиг хоёулаа гадаг шалхав. Анх удаа өөрийн нүдээр жинхэнэ гадаад ертөнцийг харах мөч Кунанд гайхамшигтай байсан. Өргөн уудам ногоон тал, алсад харагдах уул, төвд сүртэй босох цайд, бүх зүйл яг үлгэрийн юм шиг. Гэхдээ нэг асуулт байлаа. Түүний харагдаж буй өнгөнүүд ердийн хүнийхээс огт өөр байв. Нар хар өнгөтэй, тэнгэр цэнхэр биш, бүдэг ягаан, өвс хүртэл амьгүй цэнхэр туяатай. Ямар ч номонд хар нар гэж байдаггүй болохоор Кунан дотроо энд нэг юм буруу байна гэж бодов. Эко араас нь хурч ирээд нөмрөг өмсгөж аанх нь эзэн рүү явж сайхан мэдээг дуулахыг гэв. Замдаа Кунан эцэст нь хамгийн чухал асуултаа асуулаа. Миний ард зогсож байгаа аврах авчийг харж байна уу? Эко үүнийг Кунан зүгээр нэг тоглоом хийж байна гэж бодоод ядаж намайг илүү гой дүрээр зохио гэж хэлв. Кунан тэр дотроо Эко дугаасаа энэ талаар тайлбарлаж чадахгүй гэдгээ ойлгоод чимээгүй алхсаар хавчтайгаа хамт харш руу явлаа. Туршилт амжилттай болсон тодорхой. Тэр одоо харж чаддаг болсон. Гэхдээ дотор нэг зүйл тасралтгүй санааг нь зовоож байв. Магадгүй энэ ид шидийн нүд ямар нэгэн алдаа гарсан байх. Магадгүй тэр бусдын хардаггүй зүйлийг харж байгаах. Харшид ормогц анх удаа ахыхаа жинхэнэ төрхийг харав. Ээж нь баярлсандаа уйлж ах нь түүний хинч хийж чадаагүй зүйлийг бүтээлээ гэж магтав. Гэвч Кунаны анхаарал тийм гэр бүлийн сэтгэл хөдлөлт биш байлаа. Ах нь тэнгэрээс бууж илсэн тэнгэрийн элчиг сүртэй далавчтай. Харин ээжийнх нь хоёр нүд нь хоёр өөр өнгөтэй. Тэр бүр гайхаж ээж яг үлгэрийн баатар эмэгтэй шиг харагдаж байна. Ах ч гэсэн хитрхи гоё юмаа гэж хэлв. Манай аав ээж хоёр чинь сахиусан тэнгэрүүд юм уу гэж асуув. Ах нь шууд зүгээр л мөрөө авчаад мэдэхгүй гэв. Кунан Эко руу эргэж энэ ертөнцид хүмүүс үнэхээр далавч ургуулдаг юм уу гэж асуухад Эко маш урт тайлбар хийж асуултаас нь өөр бүхнийг тайлбарлав. Эцэст нь хүн бүр далавчтай төрдөг. Чи зүгээр л одоо жинхэнэ чадвараа нээсэн гэж хэлв. Тэр үед Кунан нэг зүйлийг ойлгов. Тэр авраг гавч Экогийн ивэр, хар нар, өнгө сольсон тэнгэр, далавч өд энэ бүгд бодит биш. Эсвэл энэ дэлхий бүхэлдээ галзуу юм. Гинэт аав нь өрөөрөө яаран хорж ирэхэд Кунан одоо дахиад ямар сонирхолтой дүр гарч ирэх бол гэж бодов. Аав нь ямар нэг бүтлгүү тоглоомын шоуны шийдэнгээс дөнгөж гарч ирсэн хүн шиг харагдаж байлаа. За юу гэсэн ч үгүй за мэдгүй. Аав нь баяр хөөртэйгээр түүнийг магтаж ийм амжилтыг нийслэл рүү шууд мэдэгдэн гэв. Хэсэг хугацааны дараа бүгд гарч өрөөнд зөвхөн Кунан болон ах нь л үлдлээ. Кунан энэ боломжийг ашиглахаар шийдэж манай аав угаасаа ийм нялцгай сонин хүн байсан юм уу гэж асуулаа. Ах нь шууд амаа амих гэж сануулв. Хэрв аав ийм шалуу үг сонсвол газар дээрээ уйлчихна гэв. Кунан дотроо энийгэд манай гэр бүлийн нийлсэн хачин байдал эвдэрхий ширээний шидэнх засаж чадахгүй гэж бодлоо. Надтай асуудалтай арай ухаантай хүн болох багштай хандах нь хамгийн дээр гэж шийдэв. Маргааш яг хүссэн зүйл нь болов. Нийслэлээс хааны зүгт ирэх гэж дотроос нь гүнж Мирика болон Зинли өөрөө бууж ирэв. Кунан доош бууж Мирикатай баяртайгаар мэдлээ. Мирика баг гэрэлтэж байгаа юм шиг баяртай байв. Тэр Кунаныг эцэст нь харж чаддаг болсонд үнэхээр их баярлаж хинч хийж чаддаггүй зүйлийг бүтээлээ хэмээн магтав. Гэвч Кунан үдээ чанга анаастай хэвээрээ байлаа. Ирээдүйн эхнэр маань бас аимшигтай шавьчиг харагдаж байвал яана гэсэн айдас түүнийг зовоож байв. Мирика зөөлөн дугаар нүдээ нээхийг хүсэж өөрийн жинхэнэ харахыг хүслээ. Кунан аажмаар нүдээ нээгээд түүн рүү харав.
Тэр түүний ихэмсэг төрх, нарны гэрэлд алтмит гэлзах шаргалт ус. Намуухан бөгөөд итгэл төрөлдөх инээмсэглэлийг анзаараад за ядаж сүйт бүсгүй маань хэвэн юм байна гэж бодож амжаагүй байтал толгой дээр нь ганцхан өөд байгааг олж харав. Тэр санаа алдахад Америка үүнийг буруугаар ойлгож би тэрийг таалагдсангүй гэж дотроо эргэлзэв. Куна энэ байдлыг ойлгоод тэр дороо өөрийн сэтгэгнэлч гормоос асааж түүнийг чөлөөтэй хөвж чаддаг өдөртэй зөвлөлн тайвшруулав. Яг тэр үед Дарья сүүх тэргээс бууж ирээд энэ тагтааны чинь сэлэмний урлаг маш хурдан өсөж байгаа. Одоо бараг шонхор болсон гэж хэлв. Куна харин Дарьягийн нуруунд ирэх бараг тэнгэрлэг мэт гэрэлтэх сэлмийг анзаараад шууд асуув. Гэтэл Дарья энгийн зэвсгээ ярьж байна гэж бодоод ган яаж хайлж галд хэрхэн давтдаг тухай урт түүх эхлүүлв. Кунан тэр гэрэлтсэн сэлэм бол бодит биш. Нүд дахиад тоглож байна гэж ойлгов. Яг энэ үед араас нь Зинлигийн хоолой сонсогдож эргэж харахад түүний бие сасар хүчтэй алтан гэрэл татарч байлаа. Тийм хурц байсанд бол Кунан юу ч харж чадсангүй. Та үнэхээр багш мөн үү? Хитрхи гэрэлтэй болохоор юу ч харагдахгүй байна гэж хэлв. Зинли үүнийг энгийн магтаал гэж ойлгоод бардам менэсэглэн миний сүр жавхлан үргэлж халгиж байдаг гэж хариулв. Кунан өөртөө хит дурлсан хүмүүсээр үннээ ойлгуулах ямар хэцүү улам бүр мэдэж байлаа. Тэр нүдээ дарсаар Зинлиг хувийн өрөө рүү чирч харуулад өөрийн харж байгаа бүх хачин зүйлийг нэг бүрчлэн тайлбарлав. Зинли ихэндээ сонсоод шууд инээд алдав. Америка толгой дээр ганцхан өдтэй охин шиг хардаг гэхэд бүр итгэж чадахгүй байв. Куна уурлан энийг тоглоом гэж битгий бод. Би нэг авраг авч дагуулсан явж байна. Ирээдүйн ихнэр маань толгой дээр өдтэй. Тэгээд би тийм хүнтэй гэрлэнэ гэж тас хэдл хэлв. Зинли хэсэг бодолтой орлоо. Кунаны харж буй өнгнүүд яагаад бодит ертөнцөөс өөр байгааг тайлбарлах хоёр боломж байж магадгүй гэж тэр үзв. Куна хүний сүнсний хэлбэрийг хардаг чадвартай болсон байж болно. Хэрэг тийм бол аврах авчвал түүний өөрийн сүнсний шууд дүрслэл гэсэн үг. Хоёрдугаарт тэр ээжидийн хордлого буюу magic sickness орсон байж магадгүй. Энэ нь харааг гажуудуулж хий юм харуулж байгаа гэсэн үг. Зинли өөрийн туршлагаасаа ярив. Нэг удаа ээжидийн энергиэр хит дүүрсэн ойгоор өнгөрөхдөө тэр маш хүчтэй өвдөж, согтуу мэт болж, толгоо нэргэж, эргэн тойронд нь хачин амьтад нисэж явааг үртэл харж байжээ. Кунан тэр даруйд энэ яг надтай адил байна гэж бодов. Гэвч Зинли одоохондоо хангалттай мэдээлэл байхгүй гэв. Эцэст нь нэг чухал зүйл хэллээ. Амьтан бүр ертөнцийг өөр өнгөөр хардаг. Магадгүй чиний нүд асуудал биш. Харин ховор бэлэг байж болох юм. Тэд өрөөнөөс гарахад нар аль хэдийн жаргаж байлаа. Зарим Зинли Америкагийн толгой дээр ганц өдтэй дүрийг дахин төсөөлөө дахин инээд алдав. Тэр шөнө бүгдээрээ Кунаны 12 насны төрсөн өдрийг тэмдэглээд цуглав. Энэ нь зөвхөн төрсөн өдөр биш. Амьдралынх нь цоо шин бүлгийн эхлэл байлаа. Учир нь маргааш тэд Эд шидийн актем руу явах гэж байв. Аав нь түүнд нарийн хийцтэй модон таяг бэлгэлв. Ээж нь цоо шин бичгийн өдөгний ээж бүрдэл өглөө. Нах нь бол бүр хоолны газрын зөвлөмжөөр дүүрсэн зузаан ном өгсөн. Оройн Америка бас өөрийн бэлгээ гаргав. Хос бууч энэ түнд нөгөө Кунанд зориулсан. Чамайг маш их санах болно гэж хэлэхэд аль болох хурдан ирнэ гэж амлав. Кунан түнд чамайг маш их санана гэж хэлээд аль болох хурдан ирнэ гэж хэлв. Тэр хоёр сарны гэрэлтээр чимээгүйхэн гар гараасаа атган зогсож хоёул амьдралдаа мартахгүй нэг мөчийг хуваалцав. Маргааш өглөө түүний гэр бүлийнхэн нь бүгдээрээ тоглолаа. Ээж нь нөлөөсөө байж ядан зогсоход аав нь өөрийгөө барь хэрв Кунан чамайг уйлж байгааг харвал өөрөө ч бас сэтгэл нь өвдөж явж магадгүй болно гэж тайвшруулав. Гэвч бүгдийн бодсноос эсрэг зүйл болов. Кунан огтхон ч удааширсангүй. Тэр тэрвэрлт салхасны уянгийн мөчүүдийг бүгднийг алгасаад шууд зүг тэргэндээс очихав. Зүгээр л дараа уулыг ирэх юм гэж хөнгөн хэлээд 2 жилийн дараа буцаж ирж магадгүй. Эсвэл үгүй ч байж болно гэж хэллээ. Ингээд Икогийн хажууд тоглон суугаад Ктемд очиод уулдах шинэ хүмүүс тэдний шидэнгүүд хэр хүчтэй болох гэж төсөөлөд бодож эхлэв. Куна Ика 2 5 хоног таталтгүй явсны дараа Ика багаар залгаж эхлэв. Тэр яг хэдий болтол ингэж явах юм бэ? Актем ер нь хаана байдаг юм гэж асуулаа. Актем одоогийн байршлаас маш хол байгаа тул бодтоор бараг бүтэн сар замд явж байж хүрнэ гэж тайлбарлав. Тэр Ика өөртөө хамт Актемд явахгүй гэдгээ шийдсэнийг ойлгож байсан ч сүүлийн удаа чи үнэхээр итгэлтэй байна уу гэж асуудлаа. Ика 50 хариулж өөрийгөө аль хэдийн гэрлэх насанд хүрсэн. Одоо нөхөр олж тогтвортой амьдрал эхлүүлэхийг хүсэж байгаагаа хэлв. Хэрвээ би чамтай цааш явсаар байвал нас минь явж надад тохирох санал ирэхэ болно. Одоо л миний ганц боломж үүнийг алдвал амьдралаа эхлүүлэх боломж хасантай адил гэж хэлв. Кунан баг зэрэг гэмшүүлэх маягаар чи намайг чамгүйгээр үнэхээр зүгээр байж чадна гэж бодож байна уу гэж асуув. Ника шууд хариу цогт өглөө. Хэрв үнэхээр тэгж бодож байгаа бол гүнж Америкаг хойшин тавиад намайг сүйт бүсгүйгээ болгоход бэлэн үү? Кунан тэр дараа чимээгүй болов. Энэ асуулт түүнд нэг ч хариу байсангүй. Тэр тонхороо хартаа шилжүүлээд алсад өвөөгийнх нь
харагдаж байгааг анзаарав. Тэр эцэст нь хурж ирээд Куна хамгийн сүүлд энд хэдэн ирснээ санахыг оролдов. Ика бол яг таг санаж байлаа. Куна бүх гэр бүлээ хүчээр шахуу дагуулж энд ирсэн гэж сануулав. Учир нь нөгөө нь асар том Ичиди номын санта гэдгийг мэдсэн даруйда Куна бүр ухаанаа алдсан мэт болж шидийг эзэмших ямар ч хамаагүй аргыг хайж гисэн байжээ. Тэр үед гэр бүлээ зөвшөөрөхийн тулд ичмээр драмата бараг viral dance шиг бүжиг хүртэл хийж байж энд ирэх зөвшөөрөл авсан аж. Куна инээлсэглэж байтал хаалга нээгдэж өвөө нь гараад илгээж гарч ирээд чамааг аимшигтай их саналаа гэж чангаар зарлав. Куна ч мөн адил халуун дотноор гүйж очоод шууд цэвэрч авлаа. Гэтэл шидэт нүдэрээ харахад өвөөгийнхэн толгой дээр хэд хэдэн чөтгөрийн ивэр байлаа. Тэр баг зэрэг ячтаагаар өвөө яг чөтгөр шиг харагдаж байна. Харин ээж яг сахиусан тэнгэр шиг гэж ботно. Өвөө нь баяртайгаар зарлаж Куна ээжидээ академид орсны баяр. За энэ парт энэ хүрээд ингээд дууслаа. Та хэд тэгэд лайк болоо саба дараад тавих юм бол дараагийн парт маш хурдан орно шүү. Би яг одоо хийж байгаа болохоор та нар одоо дараагийн партыг нэх шаардлагагүй угаасаа би хийж байгаа заяа. За тэгээд дараагийн партаар уулзъя.